байна уу гэсэл та байна. Хэрвээ таны нарны орд чинь үхэр болвол энэ бичлэгийг үзэх нь буруу юм аа. Учир нь уг эдгээр бичлэгүүд нь нарны орд дээр суурилсан биш. Ascendant орд буюу мандалт орд дээр суурилж бичсэн бичлэгүүд юм аа. Ascendant орд нь юу вэ гэхээр таныг төрж явах мөчид Тэнгэрийн хаяаны зүүн зүгт мандаж байсан одны ордыг хэлдэг. Тухайн мандалт орд нь 1-2 цаг эсвэл 2-3 цагийн хооронд байнгын солигдож байдаг учраас мандалт ордоо олохын тулд төрсөн цаг минут болон төрсөн газрын байршил, хотын нэр гэх мэтлэн мэдээллүүд танд хэрэг болно. Бичлэн интернет ороод бур чарт калкулятор олоод өөрийнхөө мэдээллүүдийг оруулаад өөрийнхөө мандалт орд болох Ascendant ордыг олоорой. ChatGPT ашиглахыг зөвлөмөргүй байна. Учир нь ChatGPT энэ тал дээр маш буруу мэдээллүүд өгдөг, төөрөгдүүлэх эрсдэлтэй. За, үхрийн Ascendantтай хүмүүсийн 8 дугаар сарын тухай харцгаая. Үхрийн Ascendantыг эргшигч сугар гараг нь одоогоор мэлхийн орд болох 3 дугаар хаус дээр зочилсан байна. 3 дугаар хаус нь харилцаа холбоо, ойрын аялал, уншиж бичих, суралцах, гэх мэтлэн оюуны энергитэй холбоотой үйл хэргүүдийг өөртөө агуулдаг хаус юм аа. Тэгэхээр одоогийн байдлаар үхрийн Ascendantтай хүмүүс аялалд гарсан байгаа. Эсвэл хүмүүстэй харилцаж, эсвэл ямар нэгэн зүйлсийг суралцаж, хичээл хийж, сертификат авах гэж хичээж, эсвэл ямар нэгэн хэл сурах ч юм уу те, ямар нэгэн байдлаар таны сурж байгаа зүйл юу ч хийж болно. Ямар нэг амьдралд хэрэгтэй чадварт суралцж буй үе байх мөн боломжтой. Эсвэл таны эргэн тойронд үе тэнгийн хүмүүс чинь их харилцаа холбооны ихээр ирчимжиж байгаа, найз нөхөдтэйгээ уулзж байгаа, мэдээллийг дамжуулж байгаа, маркетинг хийж байгаа, 8 хийж байгаа. Энэ нь юу ч хийж болно. Бүх төрлийн харилцааны хэрэгүүд, бүх төрлийн оюуны үйл хэрэгүүд эрчимдсэн үе өрнөж байна. За, 8 сарын 26-нд сугар гараг нь таны 4 дугаар хаус болох Арслангийн орд руу нүүнэ. 26-наас хойш таны төвлөрөх сэдэв, таныг хүрээлэх орчин бол гэр бүл, оршин суудаг газар, үйл хөдлөх хөрөнгө гэх мэтлэн дотоод сэдвийн хүрээнд төвлөрж эхэлнэ. Магадгүй 26-наас өмнө та гэрээсээ жоохон хол аялаж явсан ч юм уу, гэртээ тогтохгүй хичээлдээ яваад байсан ч юм уу, гэх мэтлэнгээр завгүй байсан байж магадгүй 26-наас хойш харин гэртээ ирээд гэртээ байх нь ирчимжих. Эсвэл гэр бүлтэйгээ харилцах нь ихсэх, мөн хамаатан садан ойр дотны хүмүүстэйгээ холбоогоо сэргээх тийм үе байж болно. 26-наас хойш гэр орондоо анхаарч, гэрээ аршланд хордох гих мэтлэнгээр маш гэрсэг болж эхлэх болно. За, 8 сарын 1 болон 20 сугар гараг санчил болон далайн гарагт дөрвөлжин аспект үүсгэнэ. 7 сарын 31-наас 8 сарын 5 хүртэл танд жоохон гунигтай мэдрэмж төрөх, гутранг сэтгэл төрөх ч юм уу, эсвэл биеийн байдал муу, дархлаа муудах, өвчин тусах, өвдөх, өвдснөөс үүдэж эм тан ууж, эмчилгээ хийлгэх гих мэтлэнгээр нөлөөлж магадгүй. Тэгэхээр энэ үед дархлаа болон бие сэтгэлээ онцгойлон анхаарч өөрийгөө халамжлаарай гэж зөвлөё. Сарын 2-ны сугар гараг далайн гарагтай уулзах нөлөө нь өөр тохиолдолд сахилга бат сулрах, чихэр жимс, тамхи, арх хэрэглэх, кофе хэрэглэх ч юм уу те, гих мэтлэнгээр манандсан байдлаар нөлөөлж бас магадгүй. Дараагийн 8 сарын 12-нд сугар гараг болон бархасад гараг уулзна. Тэгэхээр 8-наас 16-ны өдрүүдэд бол эрч хүчтэй, өөдрөг ямар нэгэн зүйлийг хийх тийм хүсэл эрмэлзэлтэй, биеийн байдал дайжгүй. Одоо хэрвээ би чинь өмнөх өдрүүдэд өвдөж байсан бол энэ үед бие нь илүү сэргээд тэнхрэх үе байх боломжтой. Энэ үе нь 8-наас 16-ны өдрүүд бол эерэг таатай дайжгүй өдрүүд юм аа. За, өмнө хэлсэнчлэн 8 сарын 26-нд сугар гараг Арслан буюу таны 4 дугаар хаус руу нүүнэ. Гэхдээ удалгүй 8 сарын 26-нд сугар гараг санчир гарагтай гурвалжин аспект үүсгэж 28-нд дэлхийн ван гарагтай эсрэгцэн. 26-наас 29-ний өдрүүд бол бас л хүнд хэцүү, хариуцлага их үрсэн, төвчээр шаардагдсан, ажлын ачаал ихтэй ч юм уу те, бас баг зэргийн хэцүү үе болж таарж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол 8 сарын ихэнх үе болон сүүлд хэсэг бол жоохон хэцүү, даван туулах сорилтуудтай. Дунд хэсэг сайн байна. За, гэхдээ 28-ны дэлхийн ван гарагийн нөлөө нь таныг баг зэргийн дарамтлсан, хэцүү байдалд оруулсан, дургуй зүйлээ хүчээр хийх шаардлага гарсан ч юм уу, эсвэл өөрийн хүслээр биш өөр гадны нөлөөнөөс үүдэж та стресс мэдрэх ч юм уу те, гих мэтлэнгээр нөлөөлж магадгүй байна. Эрүүл мэндтэй бол онцгойлон анхаарах хэрэгтэй шүү. Яг 8-наас 16-ны өдрүүдэд эерэг таатай нөлөөтэй байгаа учраас 8-наас 16-ны өдрүүдэд жоохон бие арчилж тордоод ингээд дараагийнхаа зовлонд өөрийнхөө биеийг бэлдээрэй гэж зөвлөе. За, хосын харилцаа, нэг харилцаа, бүх төрлийн харилцааны үйл хэрэг, романтик харилцаа, гэрлэлт, гэрээ хэлцээр, хамтрагч гэх мэтлэн асуудлуудыг харцгаая. За, 8 сарын 4, 8 сарын 9-нд ангараг гараг
санчир гарагийн нөлөөг авч ийн. Бурхан минь. За тэгэхээр 7 сарын 30-наас 8 сарын 15 хүртэл сарын тал хүртэл харилцаа холбоонд болол хүйтэн хөндий онцгүй үйл ойлголцохоос илүү зөв хүйтэн хөндий хязгаарлагдсан тийм урамсгалтай байна. Энэ үед ямар нэгэн гэрээ хэлцээр нь хоошлогдох эсвэл цуцлагдах эсвэл ямар нэг харилцаанд дуусаж холдож хөндөрөх хайр дурлалын асуудал дээр зэний тийм сайнгүй байна, муугаар нөлөөлж байна. Энэ үед чухал харилцааг авчруулахын тулд илүү нухацтай хандаж хичээх шаардлагатай. Эсвэл зүгээр салъя гэж бодож байсан бол чулуухан харилцаануудаа цэгцлээд нэг тийш болгоод салахад нэн тохиромжтой цаг үе байх болно. Гарын дунд хүртэл чухал гэрээ хэлцээр хийх гарын үсэг зурхад бол тохиромжгүй. За 8 сарын 10-нд ангараг гарыг 70 гарагтай эсрэгцэнэ 9-ээс 12-ны өдрүүд. Энэ өдөр бол Mercury retrograde дуусах үе юм. Тэгэхээр жоохон драматик төгсөх нь аргагүй л дээ. Энэ үед ялангуяа хүмүүстэй уулзалтаа ерөн боломжтой хэрэгтэй харилцаан дээр бүр хамт уугаад сууж агаад нөгөө хүн нь агсан тавих ч юм уу эсвэл согтуугаасаа өөдөж нэгэндээ утгагүй юм ярьж муудалцах гэх мэтлэнгээр эсвэл хууртагдах ч юм уу ямар нэгэн заллингаас болгоомжлох хэрэгтэй үе. Энэ үед чинээр танилцсан хүн байх юм бол тэр хүнд итгэж болохгүй шүү. Энэ үед гэрээ хийлцээр хийхэд мөн адил таагүй онцгүй үе байна. 9-ээс 12-ны хооронд болгоомжлоорой сонин мэдрэл муутай газыг согтуу агсан хүмүүстэй таарлаж магадгүй. За 8 сарын 15 болон 18-нд бууд гарыг ангараг гарагтай sextile aspect үүсгэнэ. 8-наас 25-ны хооронд нөлөөлнө. Ерөнхийдөө маш урт хугацаанд нөлөөлж байгаа. Энэ 8 сар бол хүмүүстэй харилцах үйл хэрэгүүд их байгаа юм байна. Уулзалт хийх, хурал цуглаан хийх, ойрын аялал хийх гэх мэтлэнгээр ерөн завгүй харагдаж байна. Тийм завгүй байж бас дээрэс нь өмнөх аспектууд амар ядаргаатай бүх онцгой сөрөг нөлөөнүүдтэй байгаа зү. Тэгэхээр үүнээс олж жоохон харилцааны тал дээр стресстэх жоохон хэцүү үе болж өөр нөхөн байна. За тэгэхээр ерөнхийдөө 8 дугаар сар бол харилцааны тал дээр бол жоохон фейл үе байна шүү. За 10 дугаар хаваас буюу ажил мэргэжил карьерийн ур амьсгал ямархыг харцгаая. Санчир гарагийн хөдөлгөөнийг ажиглах цаая. 8 сарын 1-нд санчир гараг сугар гарагийн нөлөөг авна. Дөрвөлжин аспект үүсгэн 7 сарын 31-ээс 8 сарын 5 хүртэл үргэлжилнэ. 8 сарын эхний 5 хоног бол ажил мэргэжлийн хувьд дайггүй байж болно. Гэхдээ хүмүүстэй харилцах үйл хэрэгүүд нэлээд байна. Гэрээ хэлцээр хийх, хүмүүстэй уулзах, хүмүүс таалагдах шаардлагатай ажил хийх ч юм уу те. Гэтэ энэ үед ямар нэг уулзалт хийх юм бол энэ нь жоохон ажил мэргэжлийн талаас бол эрэг таатай байж болох үе бол эхний 5 хоног байна. Асуудал одоо эхэлнэ. 8 сарын 4-нд санчир гарыг ангарагтай антишн, 8 сарын 9-нд санчир гарыг ангараг гарагтай эсрэгцэж байна. Сарын дунд хүртэл ажлын хувьд завгүй асуудлууд ихтэй, шийдвэрлэх асуудлууд их, тийм яарсан, сандарсан, яаралтай шийдвэрлэх зүйлс их байна. Их завгүй харагдаж байна. Үүнээс үүдэж бас ажлын хамтрагчдтайгаа үйл ойлголцох, муудалцах эрсдлээс бас сэргийлээрэй гэж зөвлөж байна. Хамаг ирч хүчээ ажилдаа зориулж буй 2-7 хоног байна. За сарын үлдсэн хэсэгч бас асуудалтай байна. Учир нь 8 сарын 12-нд санчир гараг Uranus буюу Тэнгэрийн ван гарагтай sextile aspect үүсгэнэ. Энэ үед ажил мэргэжил нийгмийн харилцааны хүрээнд асуудлууд нь шууд ингээд гинет болох ч юм уу эсвэл гинет хийх ч юм уу тийм огцом нөлөөлж байна. Тийм тайван дөлгөөн биш огцом гинтийн таамаглаагүй төлөвлөгөөнөөс гадна шинэ ажлууд гарч ирэх гэх жишээний байна. Бас л завгүй юм байна. 8 дугаар сар ер нь харилцааны хувьд ч тэр ажил мэргэжлийн хувьд ч тэр үнэхээр завгүй харагдаж байна. За 8 сарын 26-нд санчир гарыг сугар гарагтай гурвалжин аспект үүсгэн 26-наас 29-ний хооронд бол хүнтэй харилцах үйл хэрэг, хилэлцээр хийх үйл хэрэг таатай. Эхний 5 хоног сүүлийн 4 хоног л дайжгүй байна. Тэгэхээр бусад дунд хэсгүүд бол тэгэхээр бөөн chaos болж өгөрнөх нь байна. Ажил мэргэжлийн сэвдийн хүрээнд эхний 5 хоног, сүүлийн 5 хоног сонгон шалгарах, хүмүүстэй уулзах үйл хэрэг, хүмүүс таалагдах шаардлагатай ажил хэрэгүүдэд таатай байна. Бүх төрлийн нэг харилцаа болон ажил мэргэжлийн хувьд чухал гэрээ хэлэлцээр хийх үе байж бас болно. За 4-р хавас буюу гэр бүл оршин суудаг газар эцэг их эдгээр асуудлуудыг харцгаая. За 8 сарын 1-нд бууд гарыг нартай уулзсан 7 сарын 30-наас 8 сарын 3-ны хооронд энэ 4 хоног нөлөөлнө 5 хоног юм байна.
Энэ хугацаанд гэр бүл оршин суудаг газартай холбоотой мэдээлэл дамжуулах, эсвэл гэр бүлтэйгээ ярилцах, хэлэлцэх шаардлага гарах ч юм уу тиймэрхүү үйл хэрэгээр нөлөөлнө. Зарим өхрийн ясаантай хүмүүс энэ үед нүүд суух гэх мэтлэр нөлөөлж магадгүй. Дөрөвдүгээр хаваас нь бас хувийн бизнес, таны эрхэлдэг Instagram хаяг эсвэл влог ч юм уу вебсайт байж бас болдог. Тэгвэл ажилуулдаг дэлгүүрч ч бас байж болдог учраас эдгээр хувийн бизнесийн сэдвийн хүрээнд хүмүүстэй харилцах, суралцах, судалгаа хийх, бичиг цаасны ажил хийх гэх мэтлэнгээс нөлөөлөх боломжтой. 8 сарын 11-нд Mercury retrograde дууснаа. Энэ нь мөн адил өмнөх аспектын адилаар нөлөөлнө. 11-ээс өмнөх 3-7 хоногийн хугацаанд Mercury retrograde таны 4-р хаус дээр буцах хөдөлгөөнд орсон. Тэгэхээр гэр бүлийн асуудлын хүрээнд эсвэл оршин суудаг газар үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эсвэл хувийн бизнестэй холбоотой сэдвийн хүрээнд жоохон сорилтонд орсон, өөрчлөлтөд орсон байх боломжтой. Энэ хугацаанд нүүсэн өөр газар амьдарсан ч юм уу эсвэл гэр бүлийн гишүүдэд ямар нэгэн үйл хэрэг өөрчлөлтүүд тохиолдсон, сорилтууд тохиолдсон байж болно. Альва гарыг ухрах хөдөлгөөнд орно гэдэг нь одоо байгаа хэвийн 50 байгаа зүйлсийг өөрчилж хайж шинэ даалгаврууд ирдэг. 8 сарын 11-нд эдгээр сэдвүүн ингээд өөрчлөгдөөд өнгөрсөн 3-7 хоногт өрнөсөн тэр асуудлууд нь нэг тийш цэгцрээд одоо энэ темплейтийн дагуу явна шүү. За 8 сарын 15 болон 18-нд бууд гарыг ангараг гарахтай sextile aspect үүсгэнэ. 8-аас 25-ны хооронд нөлөөлнө. Энэ хугацаанд гэр бүлийн гишүүдтэй үйл ойлголцох ам мөрийнхөөс болгоомжлоорой хигок хийх хандлагыг эрчимжин эсвэл таны оршин суудаг газар, ажлын газарт чинь нийт зүйл эвдрэх, засварлах гэх мэтлэнгээр жоохон замбраагүй уур амьсгал бүрдэж магадгүй. Дотоод хэргийн хүрээнд өрсөлдөөнтэй уур амьсгалаар нөлөөлнө. За залгуулад 8 сарын 24-нд нар Тэнгэрийн ван гарагтай дөрвөлжин аспект өсгөн 23-наас 26-ны хооронд гэр бүл эсвэл оршин суудаг газар, хувийн бизнест гинтийн таамаглаагүй үйл хэрэгүүд тохиох боломжтой. Эд зүйл эвдрэх ч юм уу эсвэл гэр бүлийн гишүүнд ямар нэг юм тохиох ч юм уу те. Ямар нэгэн байдлаар энэ сюрприз барина. Энэ гэхдээ сайнаар гэхээс илүү муу гар шүү. Ер нь замбраагүй шүү. Ер нь 4-р хаусын сэдв нэг тийм сайхан 50 биш байна шүү. За 8 сарын 26-нд сугар гарыг санчир гарагтай гурвалжин аспект үүсгэнэ. Санчир гарагийн нөлөө орж ирж байгаа учраас та гэртээ хариуцлага өрөх эсвэл гэр бүлийн асуудлууд үүсэж түүнд ингэж төвчөртэйгээр хандаж хичээж төсвөрлөх шаардлагатай сорилтууд үүсэж магадгүй. Эсвэл гэр бүлтэй холбоотой асуудал нь удааширч, сунжирч эсвэл гэр бүлийн гишүүн өвдөж түүнийг хасран халамжлах шаардлага гарч магадгүй юм аа. Өөр тохиолдолд гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа жоохон муудаад жоохон хөндөрөх ч юм уу тийм байж болно. Хүйтэн хөндийн уур амьсгалаар нөлөөлөх бас боломжтой санчир гараг учраас. 28-нд мөн адил сугар гараг дэлхийн ван гарагтай эсрэгцэж байна. Мөн ижил хугацаанд байгаа 26-наас 29-ны хооронд гэр бүлтэй холбоотой дотоод сэдвийн хүрээнд хариуцлага өрөөд эсвэл жоохон дарамт мэдрээд мөнгө зарлагдах ч юм уу эсвэл хариуцаад асуудлыг шийдэх ч юм уу ямар нэгэн байдлаар энэ нь танд жоохон тухгүй хэцүү сорилтоор нөлөөлөх боломжтой байна. Дэлхийн ван болон санчир гарагийн нөлөө учраас ямар нэгэн хуучин эд зүйл насан дуусаад эвдрэх дуусах ч юм уу шинээр авах шаардлага гарах ч юм уу бас байж болох юм те. Дэлхийн ван гарагийн нөлөө нь бол ямар нэгэн зүйлийг дуусгаж төгсөгдөг нөлөөтэй байдаг. За өхрийн асцендентийн хүмүүс нэр мөнгөнд дуртай шүү дээ. Одоо хамгийн сонирхолтой сэдв эхэлж байна. 8 дугаар сарын турш мөнгө, санхүү, амжиргааны зардал хэрхэн өрнөх тухай харцгаая. За 8 сарын 1-нд бууд гараг нартай уулзнаа 7 сарын 30-наас 8 сарын 3-ны хооронд сарын эхний 4 хоног, 5 хоног нөлөөлж байна. Энэ хугацаанд маш их мөнгө зарлагдах, үнэтэй зүйл худалдаж авах эсвэл тансаглах байдлаар харагдаж байна. Гэхдээ Mercury retrograde бүрэн дуусаагүй байгааг санаарай. Тийм учраас энэ үед бодлогогүй зарлага хийх зайлшгүй шаардлагатай биш бол үнэтэй зүйл худалдаж авах шаардлагагүй байх хэрэггүй байх. Яагаад тэгэхээр бууд ухарж авах үед хийсэн ямар нэгэн худалдан авалтууд жоохон алдаатай, буруу, дараа нь харамсахаар зүйлс байдаг. За 8 сарын 11-нд Mercury retrograde дуусна. Энэ хугацаанд өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд өрнөсөн таны мөнгө олох хандлага, ажлын өөрчлөлт ч юм уу те эсвэл танд орлого орж ирдэг байсан урсгал нь өөрчлөгдсөн тийм үе байсан болов. Энэ 11-нд эдгээр өөрчлөлтүүд нь нэг тийш цэгцрээд одоо ингээд дуусж байгаа, цэгцэрж байгаа үе болно. Хэрвээ чухал худалдан авалт хийх гэж байгаа, чухал шийдвэр гаргах гэж байгаа бол 8 сарын 11-ээс хойш шийдвэр гаргахыг зөвлөж байна. 3-7 хоногийн хугацаанд та мөнгө болон альва зүйлсийг үнэлэмж дээр хэрхэн боддог байсан бодлууд чинь дахин ингэж тунгаагдаж
бодол санаач арай өөрчлөгдсөн болов. Эсвэл өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд жоохон хүнд хэцүү аргаар мөнгө олсон байж магадгүй. Эсвэл ер нь таны үзэл бодолд нь жоохон өөрөөр нөлөөлсөн байж бас магадгүй бах. Та юу сурсан бэ? За 8 сарын 15, 18-ны аспект болвол бууд гараг ангар гарагтай sextile аспект үүсгэж байна. Тэгэхээр 8-аас 25-ны хооронд бас л гинтийн их зарлагууд гарах мөнгө шатах шаардлагатай болж байна. 2 дугаар хаваасын сэвдийн хүрээнд ер нь маш их зарлаг харагдаж байна. Энэ зарлаг гарч байгаа шалтгаан нь гэр бүл эсвэл орчин суудаг газарт холбоотой зүйл болох юм те. Ягаад тэгэхээр таны төвлөрж байгаа сэдвүүд чи одоо 3 болон 4 шүү те. Мөнгө орж ирж байгаа нэг харагдахгүй байна. Мөнгө нэг орж ирж байгаа харагдахгүй байна. Гэтэ яг бууд ухарч дуусаад яг мөнгө орж ирж бас магадгүй л юм тийм ээ. За нэг тиймэрхүү байна. Магадгүй 3 дугаар хавас дээр сугар байгаа учраас та ингэж их зарлаг гарч байгаа шалтгаан нь ямар нэг юм сурах эсвэл наас цаашаа явахтай холбоотой үйл хэрэгүүдэд мөнгө зарлаад байгаа юм болов уу гэж бас бодох юм аа. За нэг тиймэрхүү байна. Тэгээ дараа сарын төлбөр уулзцгаая. Лайк, subscribe дарахаа бүү мартаарай. Найзуудтаас үзүүлээрэй. Ascendant ордоор нь үзүүлье шүү. Нарны орд биш шүү. Ascendant орд шүү. За дараа уулзъя. Түр баяртай.